Сайн мэцхан уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн видеонд эмэгтэйчүүдийн коллагены алдагдлын талаар доктор Минди Пелсийн ярьсан тайлбар болон сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдээлэлд үндэслэн бэлтгэгдсэн байгаа. За та 40 нас хүрээд арьстан унжаад, үе мөччин өвдөөд, урдын шигэ хурдан сэрхээ босон мэт санагдаж байна уу? За ихэнх хүмүүс үүнийг насжилт гэж ойлгодог. Гэвч үүндээ асуудлын нэг гол шалтгаан нь коллагены бууралт юм байна. Ялангуяа цэвэршилтийн өмнөх болон дараах үед эстроген даавар буурахад коллагены нийлэгжилт эрс багасдаг байна. Өнөөдрийн видеогоор коллаген яагаад эмэгтэйчүүдэд онцгой чухал вэ? Коллагеноор баялаг хамгийн шилдэг 3 хүнс юу вэ? Мөн үе мөч, яс, арьсаа хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг ярилцгаая. Коллаген гэж юу вэ? Коллаген бол яс, арьс, үе мөч болон холбогч эдийг бүрдүүлдэг хамгийн чухал уургуудын нэг юм байна. Коллагенийг биеийн цавуу гэж нэрлэвэл буруутахгүй. Учир нь энэ нь арьс, яс, үе мөч зэрэг олон эд эрхтнийг хооронд нь холбож бат бэх байлгадаг юм байна. Харин 30 наснаас хойш коллагены нийлэгжилт жил бүр буурч эхэлдэг байна. Эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийн эхний 5 жилд арьсны коллагены хэмжээ 30 хүртэл хувиар буурдаг гэсэн судалгаанууд байна. Коллаген буурах тусам зөвхөн өршлөө нэмэгдэх төдийгүй бас яс сэргижих эрсдэл нэмэгддэг байна. Үе мөч өвдөж эхэлдэг байна. Гэмтэл авах магадлал нь ихсдэг байна. 2018 онд Nutrients сэтгүүлд нийтлэгдсэнээр судалгаагаар цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд өдөр бүр 5 грамм коллаген хэрэглэснээр ясны эрдэс нэгтрэл нэмэгдэж ясны бат бөх чанар сайжирсан байна. Харин коллаген хэрэглээгүй бүлэгт ясны алдагдал илүү их ажиглагдсан байна. Тэгвэл коллагены нийлэгжилтийг дэмжиж бие махбодоо шаардлагатай тэжээлээр хангахын тулд өдөр тутмын хооллолтондоо ямар хүнсийг түлхүү оруулах вэ? Хамгийн үр дүнтэй 3 хүнсийг нь авч үзье. Нэгдүгээр хүнс бол дахианы ясны шүл юм байна. Коллаген нөхөх хамгийн шилдэг хүнсний нэг бол дахианы ясны шүл. Ялангуяа дахианы сарвуугаар чансан шүл юм байна. Учир нь сарвууны ихэнх хэсэг нь холбогч эдээс бүрддэг бөгөөд 2 дугаар төрлийн коллагенаар маш баялаг юм байна. 2021 оны судалгаагаар өдөрт ердөө 2.5 грамм дахианы коллаген хэрэглэсэн хүмүүсийн үе мөчний өвдөлт, хөшинг байдал нь 36.9 хувиар буурсан байна. 2 дахь супер хүнс бол үхрийн хацар мах. Үхэр өдөржин зажилж байдаг тул хацрын булчинд хамгийн их ачаалал авдаг хэсэг бөгөөд үүний үр дүнд коллаген ихээр хоримтлагддаг юм байна. Мөн ясны чөмөг, удаан чанарч хэргэлдэг үхрийн сүүлний мах, шилдэгний мах зэрэг нь коллагены маш сайн их үүсвэр болдог байна. Удаан хугацаанд жигнэж болгосноор коллаген задарч шингэцэн сайжирдаг байна. 3 дахь хүнс бол яргаа загас. Хэрэв та яргаа загас иддэг бол арьсыг нь бүү хаяараа коллагены хамгийн үнцэнтэй хэсэг нь тэнд байдаг байна. 2024 онд нийтлэгдсэн судалгаагаар загасны гаралтай коллаген нь арьсны уян хатан чанарыг сайжруулж өршлөө үүсэх явцыг удаашруулахад онцгой ач холбогдолтой болохыг тогтоосон байна. Тиймээс 7 хоногт 2-3 удаа арьстай яргаа загас хэрэглэж сураарай. Эдгээр хүнсийг хоолтондоо оруулах нь маш сайн эхлэл. Гэхдээ коллагеныг хамгаалах өөр нэг чухал хүчин зүйл бий. Коллаген зөвхөн хоолоор нөхөгдөхгүй. Харвардын их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид хангалттай уураг, шим тэжээл, тогтмол дасгал хөдөлгөөн нь нас ахих үед булчин, яс, холбоос эдийг хамгаалахад чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл эрүүл яс, үе мөч арьстай байхын тулд зөвхөн коллаген биш, хангалттай уураг, мөн эрүүл амьдралын хэв маяг хамтдаа хэрэгтэй байна гинэ. Алхах, усан цэлэх, хүчний дасгал хийх нь үе мөчид сайнаас гадна урт хугацаанд эрүүл мэндэд асар их тустай гэжээ.
За коллаген бол зөвхөн үрчлээний эсрэг зүйл биш. Энэ бол таны арьс, яс, үе мөчний эрүүл мэндийн үндэс юм байна. За ингээд өнөөдөр өөртөө анхаарч эхэлснээр та маргааш илүү эрүүл, илүү хөдөлгөөнтэй, илүү эрч хүчтэй амьдрах боломжийг өөртөө бэлгэлж байгаа гэсэн үг шүү. За хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. За дараагийн видеонуудыгаа алдахгүйгээр үзээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн видео хүртэл баяртай.